бодит амьдралын үнэн заримдаа уран зохиолоос ч хачирхалтай байх нь бий. Netflix-ийн гэмт хэргийн түүхийн нэг болох Каре ба Цианид Жоли Жозефийн хэрэг хэмээх сонирхол татгуулц нэртэй киноны криминалистийн задлан тайлбарыг хуульч шуухай танилцуулж байна. Танилцуулгыг Батцэцэг бэлдэв. Эмэгтэй хүнийг их хүн гэж дээдэлдэг. Гэтэл эмэгтэй хүн гин зэмгүй хүүхдийг хөнөөсөн. Итгэл үнэмшлийг оронгоор нь эвдэж үгүй хийсэн. Сочирдом явдал болжээ. 2002-оос 2016 оны хооронд гэр бүлийн 6 хүнийг хөнөөсөн байж болзошгүй гэж сэжиг төрж эхэлсэн байна. Энэ хэргийн гол сэжигтэн бол үндэсний технологийн хүрээлэнгийн багш Жоли. Жоли эмэгтэй хүн, мөн ээж хүн. Би тэр хүнийг хизээж өөрийн ээж гэж дахин харж чадахгүй. Жоли 14 жилийн хугацаанд хадам ээжигээ, хадам аавыгаа, нөхрөө, бусад 3 хүнийг хөнөөсөн байдаг. Жоли хүмүүсийн үхсийг зүрхний шигдээс амиа хорлолт гэх зэргээр тайлбарлажээ. Хүмүүс үүнд нь итгэсэн байдаг. Өөрт нь хэн ч эргэлзэхгүй гэдгийг ч мэдэж байв. Гэхдээ эмч нар үүнд нь итгэсэн гэж үү? Тэрээр хуршүүдтэйгээ ойр тэдний дунд нэр хүндтэй байсан тул түүнийг сайн хүн гэж зарим нь хэлнэ. Харин зарим нь түүнийг үргэлж нэг тийм хар бараан талтай байсан гэж хэлнэ. Түүний хувьд цорын ганц эргэлзээгүй зүйл нь цианидыг хор болгон ашиглах явдал байв. Цагдаа нарын эхний ээлжид хийсэн зүйл нь 6 хохирогчийн цогцыг булшнаас нь гаргах байв. Цианидыг олж авах бараг боломжгүй. Тэрээр цианидыг хэрхэн олж авсан бэ? Олж авахд нь хэн тусалсан бэ? Хариулт хүлээсэн эдгээр асуултууд нь хэргийн зангилаа юм. Үнэн хаан ихтэй байгаа гэдэгт итгэлтэй байна. Би түүнийг гин буруугүй гэдгийг нотлох болно. Сочирдом аимшигт алхаас урьдчилан сэргийлэхийн тулд хэн нэгэн ямар нэгэн зүйл яагаад хийж чадаагүй вэ? Гэр бүлтэй хүндлэл хүлээсэн эмэгтэй хүн хүйтэн цуст алуурчин байж чадна гэдэгт итгэхэд хэцүү. Netflix-ийн Каре ба Цианид Жоли Жозефийн кейс хэмээх сонирхол татгуулц нэртэй гэмт хэргийн бодит түүхээр хийсэн киноны криминалистийн задлан тайлбарыг хуульч шуухай танилцуулж байна. Үйл явдлын талаар танилцуулъя. 2002-оос 2016 оны хооронд энэтхэг улсын Коккади дүүрэгт болсон явдал. Гэр бүл хамаатны 6 хүнийг цианидаар хордуулж алсан Жоли Жозеф гэх эмэгтэй үлдсэн гэмт хэргийн тухай юм. Хэрэг хэрхэн илэрсэн бэ? Жолигийн нөхөр Рой Томасын эмэгтэй дүүрээр 2019 онд ахынхаа үхлийн шалтгааныг тодруулахаар цагдаад хандсанаар мөрдөгч Саймон мөрдлөг дахин ихсүүлжээ. Мөрдөгч рапорттой танилцахад хохирогч Рой Томасын үхлийн шалтгаан цианидын хордлого гэж бичигдсэн ч чухам цианид хэрхэн биед нь орсон талаар дуртаагүй байв. Гэмт хэрэгт нь Жоли гэгч хэн бэ? Ямар учраас хэрэг үйлдэх болсон талаар мэдхээр зурвалжлагч түүний өссөн газар болох Катпан руу явж гэр бүлийнхэнтэй нь уулзсан байдаг. Жоли фермер гэр бүлээс гаралтай, багаасаа гэрийн ажилд тааруу, ажлаас ямагт хойш суудаг, амар хэлбэр амьдрал хүсдэг, өөрийгөө л гойж годоод суудаг эмэгтэй байсан талаар олж мэднэ. 1997 онд Квалатей гэх газар нөлөө бүхий боломжтой гэр бүлийн залуутай Жоли суужээ. Тэрээр өөрийгөө үндэсний технологийн их сургууль төгссөн гэж худлаа танилцуулсан байдаг. Өрхийн тэргүүн хадам аав нь боловсролын салбарт ажилладаг нэр хүндтэй нэгэн. Харин хадам ээж нь багш мэргэжилтэй. Тэднийх 3 хүүхэдтэй. Хадам аав нь эхнэрийнх нь хамаатны охин тул анхнаасаа хүүтэн гэрлэхэд дурамчхан байсан ба Жолиг хүлээн зөвшөөрдөггүй байжээ. Гисэн хэдий ч Жоли хадмуудтайгаа амьдарч эхэлсэн байдаг. Эхний хохирогч хадам ээж Аннамон Томас. Тэрээр өглөөний хоолоо идээд аягтай ус аваад өрөө рүүгээ явсан. Түүний охин ээжигээ хармаар санагдаад нэг их хөдөлгүй араас нь өрөө рүү ороход ээжийнх нь нүүр улаагаад 2 хөлн дээш өргөгдөн таталт өгсөн байжээ. Тэр дор нь гэр бүлийн гишүүдээ мөн эмч дуудан авчирсан. Эмч зүрхийг нь чагнаад эмнэлэг рүү яаралтай авч явсан боловч эмнэлэгт очиод 5 минутын дараа нас барсан. Гэр бүлийнхэн нь ээжигээ удмын зүрхний шигдээсээр нас барлаа гэж бодно задлан шинжилгээнд оруулаагүй байна. Дараагийн хохирогч хадам аав Том Томас. Жоли 2008 оны тэр нэгэн орой хадам аавынхаа мөнхтэй эмийг өгсөн. Удалгүй хадам аав нь бөөлжиж байгаад ухаан алдаж унахад Жоли өрөөнөөс нь чимээгүй гарсан байна. Хэсэг хугацааны дараа хөршийгөө дуудан тусламж ирсэн байдаг ч хэдийнэ хугацаа алдсан байжээ. Жоли дахин амарчин баггүй венус төрснөөр тэдний гэр бүл хэсэг хугацаанд аз жаргалтай байжээ.
Жоли ихэвчлэн завгүй байдаг тул том хүн ээжээсээ хүндэрсэн байдаг. Рой Томасын бизнес уруудаж ашиг орлого нь багассан. Энэ үед Жоли нөхрийнхөө дүү рүү залгаж хаас нь салах тухайга хэлсэн байдаг. Рой Томасын хоёр дүү нь төрсөн гэртээ ирж аавынхаа өрөөнд байж байх үеэр ах нь Жолитэй орж ирэн аавын гэрээслэл гэж үзүүлжээ. Гэрээслэлд аав нь бүх хэд хөрөнгөө Рой Томас ба Жоли нарт өвлүүлсэн байв. Охин дүү Рерийн гэрээслэлээр нотариатын гарын үсэг тамга байхгүй байгааг хэлтэл тэр хоёр чимээгүй өрөөнөөс гарна. Рери эрэхтэй дүү Рожог гэрээслэлийг хадгалаарай гэж захина. 2011 онд Жоли хүүхдээ хоолсон унтуулад 20 цагт нөхрөө ажилласаа ирэхэд нь борин хоолнд каре хийж өгнө. Рой Томас хоолоо идээд биеийг өвдөж эвгүүрэхэд угаалгын өрөө рүү орно. Хэсэг хугацааны дараа Жоли хөрш рүүгээ залган нөхөр маань угаалгын өрөө ороод гарч ирэхгүй байна хэмээн тусламж гуйна. Тэднийг угаалгын өрөө рүү ороход Рой Томасын амнаас хөөс гарсан хэвтэж байв. Охин дүү Рерийн ахыгаа нас барсан тухай 23 цагт мэднэ. Жолигоос ах нь хамгийн сүүлд юу идсэн талаар асуухад 14-өөс 14:30 хооронд каре идсэн гэж хэлнэ. Жоли том хүүдээ аав нь угаалгын өрөөнд халтарч унаад нас барсан гэж хэлсэн байна. Рой Томасын нагц ах дүүгийнхээ үхлийг с ижигтэй гэж үзэн задлан шинжилгээ хийлгэн гэхэд Жоли эсэргүүцэж байсан ч эцэст нь задлан шинжилгээ хийлгэсэн байдаг. Эмчийн дүүнээс цианидын хордлого хэмээн гарахад Жоли нөхрөө их хэмжээний өртөө байсан тул амиа хорсон гэж тайлбарлана. Түүний худал яриад итгэсэн дүү нар нь бүр зээлээ нэхэхгүй өнгөрөв. 2012 онд Жоли хадмынхаа байрыг өөрийн нэр дээр шилжүүлж хоёр хүүгийн хамт амьдрна. Охин дүү Рери хөрөнгийг нэр дээрээ яаж шилжүүлсэн талаар лавлахад хадам аав нь Рой Томасаас их нэртэй шилжүүлсэн гэх нотариатын гарын үсэг тамгатай гэрээслэлийг харуулна. Гэтэл эрэгтэй дүүд нь өмнөх гэрээслэл байсан тул Жолигийн үзүүлсэн гэрээслэлийг хуурамч гэж сэрдэнэ. Гэр бүлийн анхмадуудыг цуглуулан өмнөх гэрээслэлийг харьцуулж хөрөнгийг буцаан шилжүүлнэ. Хүүхдүүдийг нь бодож хууль шүүхийн байгууллагад хандахгүй, гэртээ амьдрахыг нь зөвшөөрч хэргийг өнгөрөөсөн байдаг. Нагц ах нь Жолиг сэжиглэн яг юу гэдгийг мэдэхгүй. Гэхдээ нэг л зүйл буруу байна гэж охин дүү Рерэд хэлж байсан байна. Нагц ах нь Жолигийн гэрт зочилж очдог байсан ба энэ үеэр үн тэтгэлийн худалдаачинтай таарж байжээ. Тэр хоёрын тухай гадарсан нагц ах дэмий зүйл болохыг сануулсан нь Жолиг таалагдаагүй байна. 2014 онд нагц ах нь нас баржээ. Жоли энэ талаар охин дүү Рерэ рүү 17 цаг 30 минутад залган мэдэгдсэн ба эмнэлэгт хүргэж өгсөн талаар дуулгасан байдаг. Тухайн үед задлан шинжилгээ хийгдээгүй байна. Хэсэг хугацааны дараа Жоли талигаач нөхрийнхөө үеэл Шаажутай ойр дотно гэр бүлийн найзууд болсон. Шаажун багш мэргэжилтэй санхүүгийн хувьд доктортой эхнэр Сили хүү охины хамт амьдардаг байжээ. Жоли байнга л эхнэр Силийг надтай бүсгүй, мөнгөтэй нөхөртэй, гэртээ айлби, аби хоёр хүүхдээ хараад жаргалтай байдаг гэх зэргээр ярьдаг байсан ба битүүхэндээ хатаархдаг байжээ. 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Шаажугийн охины Христийн эзлэх баярт Жоли өргөджээ. Тухайн үед гэр бүлийн гишүүд зочид хүрэлцэн ирсэн байсан. Силигийн эгч Шаажугийн охиныг хоолсож байх үед охин гинэт таталт өгч эхэлсэн байна. Тэд сандралтан шууд эмнэлэг явсан боловч харамсалтай нь охин нас баржээ. Охиныг хоолндоо хагсан гэж үзсэн байдаг. Охиноо нас барснаас хойш Сили сэтгэл санаагаар унаж хямарсан ба энэ үед Жоли хажууд нь байж улам ойртож дотноссон байдаг. Сили Жолиг сайн найзаа гэж итгэн хувийн бүх зүйлээ хуваалцах болж улмаар дахин хүүхэдтэй болсон тухайга хэлжээ. 2016 онд Сили шүдний эмнэлэг явж үзүүлэхэд Шаажу Жоли нар хамт явсан ба эмчид үзүүлэхээс өмнө Жоли мөвний орцтой сайн гэж Силиг им уулгасан. Удалгүй Силигийн бие муудаж нас баржээ. Эхнэрээ нас барахад Шаажу задлан шинжилгээ хийлгээгүй байна. Шаажу Жоли нар 2017 онд гэрэлжээ. Силигийн оршуулгын үеэр Жоли бүх зүйлийг зохицуулж аз жаргалтай харагдаж байгаа нь охин дүү Рерэд эвгүй санагдсан байна. Рери нэг л биш байгааг гадарлан ахынхаа нас барсны гэрчлэгийг харж рапорттой нь танилцахаар шийдсэн байдаг. Рапортод нас барсан цаг нь 23 цаг 20 минут боловсруулагдаагүй буюу задраагүй каре гэдсэн байсан гэж бичигдсэн байв. Ах нь 14-өөс 14 хагасын хооронд хамгийн сүүлд хоол идсэн гэж Жоли хэлсэн санаанд нь орж рапорттой зурж байгаа нь с ижигтэй санагджээ. Рери мөрдөгчд хандан үйл явдлын талаар 3 цагийн турш ярилцаж, өөрт байгаа бүх сэжүүрийг хэлж өгсөний дараагаар 10 хүний бүрэлдэхүүнтэй мөрдлөгийн баг ажиллаа эхлүүлжээ.
Жолигийн 2000 он хүртэлх бүх бичиг баримтыг шалгаж үзээд үндэсний технологийн их сургуульд хизээж суралцж байгаагүй, ажиллаж байгаагүй илрүүлсэн байна. Өөрт нь байсан худалдааны сертификат, технологийн гэрчлэгээ зэрэг нь хадам аавынхаа өрөөнд нууцаар орж, оюутных нь сертификатаас нэрийг нь арилгаж өөрийн нэрийг бичиж хэвлэсэн хуурамч баримт бичиг байв. 2019 онд мөрдлөг хийх хугацаанд Жоли том хүү рүүгээ залган авга ах эгч нар нь гэр бүлийн 6 хүний үхэлд буруутган өөрийнх нь эсрэг өргөдөл гаргасан тухай хэлж, өргөдлийг нь эргүүлэн татаж авахулахаар гоохыг хүссэн байдаг. Хүү нь авга ах эгч рүүгээ залган энэ тухай асуухад Лэри бодлоо өөрчлөхгүй гэдгийг хэлжээ. Хэсэг хугацааны дараа хүүгийнх нь найз 6 хүнд задлан шинжилгээ хийхээр болсон мэдээг түүнд илгээсэн байна. Хүү гэртээ ирж ээжээсээ хэргийн талаар асуухад царай нь сонирн болж би юу ч хийгээгүй хэмээн орилж хашигчин уйлсан байна. Юу хийсэн талаараа үннээ хэлэх гэхэд би баг зэрэг алдаа гаргасан гэжээ. Хүү авгагч рүүгээ залган ээж хэрэг хийсэн бололтой гэхэд авгагч нь цагдаа дууд ам хамраа даавуугаар таглаад юу ч идэж ууж болохгүй шүү гэж сануулжээ. Авгагч нь хоёр дүүгээ очиж авахад цагдаа нар Жолиг баривчилжээ. Нийчлэг хийхэд гэрээс нь цианид олдсон байна. Натрийн цианид нь цагаан усан дуустдаг маш хортой дос юм. Хүчилтэй урвалд орвол хортой хий болох циан тус төрөвчийг ялгаруулна. Натрийн цианид нь бусад цианийн достой нэгэн адилаар мэдэгдэж буй хорт бодисуудаас хамгийн хурдан үйлчлэгээтэй хорийн нэг юм. Натрийн цианид нь амьсгалын хүчтэй ингибитор ба митохондрийн цитохром оксидазад нөлөөлж улмаар электроны тээвэрлэлтийг зогсооно. Ингэснээр эсэлдүүлэх метаболизм буурч хүчилтөрөгчийн ашиглалт багасна. Цаашид анероб метаболизмын шалтгаантай буюу гаралтай лактоцийн байдалд хүрнэ. Амар маш бага буюу 200-аас 300 мг тоног авахд үхэлд хүргэдэг байна. 14 жилийн хугацаанд гэр бүлийн 6 гишүүн нэмээ алдсан байна. Цагдаа нар сэжигтэн Жоли Жозефийг тэднийг хөнөөсөн байж магадгүй хэмээн мэдэгджээ. Ирэх мэдэл эд хөрөнгө хардалт, сэрдэлт, шунлаас үүдэн өөрийгөө юу ч хийж болно, чадна гэж бодсон эмэгтэйн үйлдэл. Уус мөрөн нөхөр Рой Томасын биеэс олдсон цианид. Жолигийн 2 хүү авгагчтэйгээ амьдарч байгаа. 2020 онд мөрдлөгийн явцад хийсэн задлан шинжилгээгээр сэлигийн цогцоос цианид илэрсэн бол бусдаас нь илрээгүй байна. Жоли шоронд хоригдож байгаа. Шүүх хуралдаан үргэлжилсээр Хөлт шууха Кареба цианид Жоли Жозефийн хэргийг танилцууллаа. Криминалистикийн тайлбарыг нийтлэлээс дэлгэрүүлэн уншаарай. Хөлт шуухатай хамт криминалистик судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.